яг л энэ хүчит. Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн математикийн хичээл тасарч сонгогдсон цаг ирээгүй багш. Сэлэм багшд манай дааж исэн дандаа л инээмсэж явдаг эрдөө ууралдгүй дагандгүй байсан бид нарыг. Тэгээд хавар Улаанбаатар хотод мэргэжилд дэвшлүүлэх гэж яваад эргэж ирээгүй бид нар багшаагаа одоо хүртэл хүлээгээд байгаа. Шийдэгмаа багш эрхийг хүлээсэн эвлэг замтай эрдэмт тэр багш өнөөдөр маргааш хизээж ажилдаа ирэхгүй. Шийдэгмаа багш сайхан төлөв дараахан эмэгтэй багшаасан. Тэгээд биднэрт бол айлгуурын хичээлийг маш сайхан ойлгомжтой энгийнээр заадаг байсан. Би бол жишээлбэл айлгуур дээр одоо онц авдаг гэсэн. Шийдэгмаа багш одоо бид нар бол их хүлээсэн гэвч одоо эргэж ирээгүй. Багш Сэлэм 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн төгсгөлсөн төгсөлтөөр тус сургууль хуваарлагдаж исэн. 85 онд Нэхавар очиж диплом аваад одоо тэгээ эргэж энэ сургуульд ажиллаж байсан. 4 жилийн хугацаатай ажилласан. Зам чанарын хувьд ийдэг зөөлөн энэ хизээч би тэр багшийг одоо ууралж уцаарлж байхыг үзээгүй. Ажил хугацаанд бол 2 удаа 8 дугаар анги төгсгсөн. Ингээс үүдэн 4 дугаар ангитай ажиллаж тэг төлөвч байсан юм багш. Ийм учраас бид бол энэ одоо ажил төрлийн байдлыг харгалзан үзэж 1988 онд Ахлах ангид компьютерийн хичээл заалгахаар 1 сарын хугацаанд Улаанбаатар хотод явж семинар хийлгэсэн. Найны хүүгийн Шийдэгмаа нутгийн дунд сургуульд суралцж байхдаа тэргүүний сурагч. Нийслэлийн дээд сургуулийн тэргүүний оюутан аймаг сумынхаа тэргүүний багш гэгдэж байлаа. Шийдэгмаа хийж бүтээх хүсэл тэмүүлэлдэн автаж ирээдүйгээс юутай ихийг хүлээж байлаа. Ад жаргал, хайр дурлал, ур хүүхдийн бэлэг дэмбэрэл сүм Шийдэгмаагийн эдлээгүй амьдралд байсан. Гэтэл хараад арсан зүүд мэд ийм аимшигт явдал болохыг яаж мэдгсэн бэлээ дээ. Тэгээд хэдийгээр тэгсэн чинь даамб гэдэг хүн юм байна. Би тандгүй юм нэг тийм бууралцгойтой хүн нэг хүүхэн хоёр ороод ирсэн. Мэнд мэдээд миний охины нэрийг хэлээд хайрцсан гэдгийгсэн. Унтлаа сая унтуулсан. Тэгсэн унтаадаа гээд хаана байна гэдгийгсэн. Тэр оронд орсон өөрөө орны нүмэд суусан. Тэгээд эргээд дуудаад яас их унтдээ. Танай сургууль чинь ярьж байна. Өдөөс хойш сургууль чинь ярьж байна. Захиралтай чи ярьлаа. Чамаар буудаг явуул гэсэн. Би уур танд нэг буудаг өгөх ёстой 30 хил цагаан бодог. Тэгээд чамайг ар явуул гэн тэгээд ууцах гэж ирлээ. Тэгсэн наад тэр цуг яваа хүүхний нь үүдсэн юм байсан. Баасан хүү гэдэг. Нөгөө хүүхдүүд цуснд явуулах гэдэг очихтол баасан хүүгээ тэр ээж хорондор байж идэх хүүхэн тэрний нь таних наад хүний нь танихгүй. Гэхдээ энэ ч одоо энэ ажил тарсан хойно тэр буудгийг чинь тэгээд одоо яаж авч явах вэ энэ хүн чинь. Энд чинь өнөөдөр үүд онгоцоор явах гээд онгоц нь явсангүй ингээ буцаа хүрээж ирлээ шүү дээ энэ хүүхэд. Одоо маргааш өглөө онгоцоор явах хүн чинь энэ яаж авч явах вэ? Тэгэл тэгсэн чинь босноо тэрэтийн няр бүрсрөнгөө хүнтэй уулзуулна. Чамайг нүүрэлдүүлнэ. Тэгээд тэр будаг мудаг аваад чи одоо маргааш онгоцоор явахгүйсэн ч болно. Би босхон уу багшээ гэж миний охин тэгсэн. Босноо бослгүй яахав. Тэгээд урд өглөө гоё онгоц ирснэсдэг. Урд өглөө миний хөө ирт болсон. Тэгээд маргааш бас ирт болсон. Бас сургууль хичээл гэж явж байгаа ирсэн ядарч байгаа гэж хамгийн сүүлийн би тэр хадамжиж байгаа тэр тэгээд окно тэгэхээр эцэст гэж бодоод би гарсан. Тэр заавал энэ хүүхэд хөөцөх ёстой юм бол эцэг нь хөөцөлдөл явуулчихна гэж. Тэгээд олон чинь ярьдгүй эцэгт нь очоод нар жаргаж байсан байлгүй дээ би аажууд болж энэ гэж бодож байсан. Миний хүү цагаан царайтай хятад тэгээд сарын гэгэнд нь тэгээд харагдчихсан хамгийн сүд. Тэгээд эцгийн нөхцөл ярихаар нь би буцаад хүрээд ирсэн. Би чад ороод ирсэн. Тэгээ юу гэж нэгээд ороод ирэхээр нь асуусан чинь энэ чинь
энэ хөдөөний математикийн багш нарыг өдөрдөг дарга нь дамбгэж хүн байгаа маа сургууны гэлцээ хүн. Тэгээд тэр хүн муудахгүй муудах хамтдаа хүрээж юм гэж хүргээд ирэх юм байна. Ийм гөгшин томоосоо хүн гэлээ. хамгийн сүүлд харддаг таасан. Тий хамгийн сүүлд. Ерөөсө хамгийн сүүлд би охиныхон гудам тойроод болсон. Царайг нь хаасан тэр. Тэгээд тэгж яана гэсэн. Тэгээд сүнжин хараад байсан байхгүй ирдэг. Тэгээд сүнжин хүлээгээд тэр чиний хөөсний шууртай харанхуй байсныг яг гастрол зэрэг хараад байдаг байдаг. Энэ сургууны гэлцээс нь хүн гадаад явах юм гэсэн бас тэдний тэгэн таардчаад төмөрөө нийлээд тэдний доош ирэн. Тэгээд харанхуй шин миний хугаансараа явж чадахгүй бөөнөрөө тэгээд байцгаад байгаа юм байдгүй. Тэгэхээр нь бас тэгдэм болов гэж хуустаад ингээд бодоод тэгээд сэрэгэн тэгээд өвдөө бодчихж байгаа юм. За энэ хүний өвлийн шилтгааныг тогтоолох зорилгоор шүүх хэмжээний задлын хэмжээг бол би хийсэн. За ингээд энэ эмэгтэйг үзэхэд бол толгой нүүрний хэсэгтээ маш их олон удаа цогцсноос болж тархины гатуу хайсны доогуур цус харуулсан бөгөөд өвөлтийн шокийн улмаас нас болсон байсан. За үүний эцсийн дүгнэлт нь бол энэ эмэгтэйг ууг этгээдүүд хүчирхийлээд дараагаар нь бол амь насын маш их олон удаагийн цохилтоор тарчилгаан зовоос нь улмаас амь насын бүрэлдэхсэн гэж ингэж дүгнэлт харсан. Ганжуур дашлэгч хоёр энэ би гашааны зүүн талын өнцгөөс наашаа гараад энэ савыг хөндлөн гатлаад эргэж энэ машин завыг мөн хөндлөн гатлаад ийшээ ингээд энэ чигтээ явж байгаа. За энэ дээрээ дөрөв гурван хүний мөрөөр их тодорхой харагдаж байна. Ингээд ихтэй явсан бол. За эндээс охин шийдгмаа ялагдах дашлэгцэг ганжуур дуунарын мөр гурван ингээд ийшээ явсан байгаа. За замдаа уран мөрөд хоорондоо өсөлтөх шангаалдах юм байдлаар одоо явсаар байгаа. Энэ дэсний хажууд дээрээ энэ дэлийг ноцолсон байгаа. За энд бол анхны хүчин хэрэг үлдэгдсэн. За эндээс би садаад явсан урьдчилан бүрдэн байсаалтанд ядагдчих ташлагдсан мэдүүлдэг. Энэ нь бол урьдчилан бүрдэн байсаалтанд авсан материалууд шинжээчийн зөвлөлөөр батлагдж байгаа маа. За эндээс эрэгтэй эмэгтэй хоёр өнөмөр яваад явсаар байгаа одоо энд ирсэн байсан. За замдаа бол шаргуулсан зэргүүлсэн юм улмөрнүүд байсан. За энэ дээрээ ноцолдож одоо тэмцэлсний улмөр гэх юм газар ангилсан газрууд байсан. Энд бол ганжуур ширмаа өсгөх хийсэн гэж өөрөө мэдүүлдэг. За энэ бол батлагдж байгаа. За эндээс яваад энэ хоёр мөрөөр явсаар байгаа энэ одоо хавтай жижиг тоон үр дээрээ энэ газар бол ширмаагийн амьс гэрсэн газар байсан. Болохгүй. За яах вэ? Нэгэн төдөө үннийг юм бол да тэгвэл хууль нэг заагаад хуулгуудээ ирэн гэж бодоод би нэрэн чочоогүй тэгээд наанаас нь тутаад яасан. Тэгээд хон оцох тантусан яг л мөн байна миний. Тэгээд дагуулж яваад ингэж юм. Тэснэндээ. Ярах гэж байна. Хон оцохгүй юм гэж бодоод юм. Ухаангүй юм гэж хэлсэн. Өдөрөн цаатаа юм. Тэгээд ухаан жоржороо дэсэн чинь яг мэдэхэд одоо зөөжлээ юу гэдэг бодож байна. Одоо ч өрөөний барааны дэрэн ухаантай дэрэн ухаангүй. Энэ хамтны хүчинд яг ажил хийсэн гэж ажилдаа хэвсэн болж явах. Тэгээд дотор нэг юм уу яах вэ? Тэгээд хүүхэд нэг үзэгдээ. Гүй нүгтэр хөсөн гэж яах вэ? Ингээд хүнээ гараар оруулаад аюу хүүхэд минь ижээгээд өрөжсөн байна гэж бод. Би ястаа битүүдэг. Нэг хүнээс юм чи тэр ястаа гоолсон. Та энгийн зэргийг чухам юунаас болж гарлаа гэж бодож байна. Энгийн тэргийг би нархийг хамаагүй хэрэгснээс арх уухгүй мэд. Архин дүүрснээ уулгачээ. Архийг гэтрүүлэн уснаас л юм энэ гарлаа гэсэн чинь.
Тэр өдөр нийт хэдэн жил ярих вэ? Хин хинтэй бас 8 жил ярих нэг. Хин хинтэй бас Ингтайван Ширэндэр санжид. энэ орхины мөнгийг хэн гаргасан? Орхины мөнгийг би гаргасан. Та нийт хэдэн төгрөг гаргасан? Би 600 тастай байсан. Тэгээд маргааш баригдахад 14 төгрөгтэй. Та 600 төгрөгийг хаанаас олж ирсэн? Шаргууцаа таамаалтанд мөрөдөд авч авсан. Та хоёр дан багш Шилэгм хоёртой дайрахаас согтуу байсан уу? Согтуу байсан. 5-ны өдөр 5 сарын 5-ны өдөр ганжуунаас 2 архины тулаан авсан. Цаанчид инх тайван цэрэн дэвжнээр тусвар нэгийг авсан. Энэ нэгүүд биеиндээ дамжуулж өгөх замаар архиудаа аваад энэ дэрч уусан байна та. Хаана уусан? Энэ цэрэг дэрж уусан байна. Панадаа уусан. Тий. Чи мэдээгүй дээ. Яг друуж хойднууд бий байгаагүй аймгийн хаан дээр хуралтай би. Тэр хурал явуулсан гэсэн. Нийлээ танаа дээр хэдэн жил ярих вэ? Энэ 5 жил архиад уусан байна. Тэг яг тэр хэдэн жил уусныг би одоо ч гэсэн яг нарийн бол мэдэхгүй байна. Би нэг юу яасан юм аа. Тэр өдөр жоо ажилдаа орой жоо суусан батал ажиллая. Тэгээд энэ нэг ундуучаа 5 цаг 30 минут ажиллаар тгүүлээд гадаа ирсэн чинь гадаа хэдэн залуус сууж ирсэн юм да манайхан. Тэгээд ганц нэг нь үнээр аргуулсан шинжтэй байсан. Тэгээд би тооргоо орж ирэл нүүдэлтэй ууцчаад орж ирэл ингэсэн чинь ганжаар араас орж ирэл. За миний ганц хайртай инженер. Ганц амьдрал авсан өөч нь сэтгэж хэлдэг гэл. Өөч нь ганц юм өгчээгээд араас нэшээд арх задлаад ингэж өгсөн. Зовлонгоныхын тухай биш. Харин зол баярын тухай ярих мэт сэтгэл нь бадарч инээд хөгжил болж суугаа энэ залуу бол хүний амьд бүрлэгсэн ганжуур живийн ажлын ерөнхий инженер Инх тайван гэрч. Тэгээд нөгөөдгөөс нь би эхлээ над хийгээд хөрөн зэрэг нэг ам цаад нөгөөдүүд бүгдээ тойруулж өгөхөд ингээл яхав. Нэг өгчгээд тань нарыг тараат. Тэгэхдээ нэгэд энэ ажил дээр аригдсан ба шүү дээ. Тийм ээ. Зарчмын хувьд бол би тэрийг ойлгож байгаа юм. Ажил дээр бол аригдсан, ажлын байран дээр аригдсан. Амсуу уус хоёрт ялгаа байхгүй би уусан. Эцсийн асуудал бол ийм настай юм болсон учраас би өөрөөсөө бүдүүлчих юм аалга. Яг хэдэн жилиг уусан? Энд ч нэг шил, энд ч нэг шилийг уусан. Өмнө нь бол уусан байсан. Би тэднийг нүдээр үзээгүй учраас тэнд тэдийг уусан, энд тэдийг уусан гэж энэ усууд руу яах юм аалга. Би эднэрийг яг ийм байгааг мэдэнгүүтээ хоол ундгүй ингэж яасан байна, ийм байна. Тэгэхээр зэрэг би эртээ оруулаад хоол авч өгсөн. Ундаа авч өгсөн. Архинаас нь хүртчихээд амийн хаацайлж байна. Чухам ийм л бэлтгэвчингүүдийн сүүдэр нөмрөөс гай уршиг нүгэл бүхэн төрж байгаа юм. Ингээ бүр засаад бүр айдаг юм бол энд байж зөндөө залуучууд байсан. Бүгдийг тараагаад амин дээр нэг яах вэ зэрэг нэг сайхан найруулаад тараачихал санаатай л. Дунмарсан хүн. Эндээс 3 лав би 2-3 жил ихтэй гарсан. Би тэгж бодож байна. Зүгээр эндээс гарахтаа бол хоронд нарих байсан. Би зүгээр 3 жил юм уу архитай гарчуудаа гэж бодож ирсэн. Тэгээд би аваад үлдээ гэсэн чинь зүгээр би заашгүй дээр аав дээр очих хэвээр. Тэгэд ингээ явуулсан. 5 сарын 5-ны яриа манай хугаан жив ташлагдсан очирот гамболд дөрөв манайд 2 жилхтэй орж ирээд тэрнийг манайд дууссан. Тэрнээс нь би үгүй гэж яддаг хаваалтж явсан. Дараагаар нь ташлагдсан очиротыг Хэрвээ ганжуурживын аав та үлгэрлэх сайхан намтай үзүүлэх нандин ёстой явсансан бол хүний амь сүйтгэхгүй хуучин тийм болохгүй байсан. Би хамгийн анх эхлээд тэр өдөр Замбасангаас 2 жил архиснаас архины дэлгүүрээр холддог. Тэгээд байжсэн чинь чөлтөн цэрэн надаар орж ирээд та архиудаад өгөх гэсэн. Тэгээд би байхгүй гэж байж байгаа. Тэгээд ерөөсөө буугатлах болохоор зэрэг тэр 2 жил чөлтөн цэрэн төгсөн чинь тэр хоёртой нийлээд басан байсан. Ширгийн эзэн нэг нэртэй байхад ширгийн үчиг олон үзүүртэй байж болдгийн нэг мөн л худалдааны Трестийн боловсон хүчний ажилтай гажин жив гэгч энэ эмэгтэй хорхойдсон архичингуудад 2 шил шаг дамлан нэмэрлсэнийг авсан эзэд нь өөрсдөө баталж байсан. энэ орой болсон хойно яаж ирэх юм бэ гэж асуусан. Тэгэхэд хөөгд уграагүй байхад дамб
одоохон ханаараа ярина гэж хэлсэн. Тэгээд ирэх юм болов гэж хараад байдаг. Тэр чинь харанхуй байсан. Хөйтэн байсан. Тэгж байгаа тэгч ядаж мөрөн гарч чимээж байгаа байсаар байгаа. Тэгээд өглөө болгосон. Шүний явах гэнэ одоо хааж явах юм бэлээ. Тэр там багш чинь одоо энэ аймаг одоо тэр бас хөөний чинь бол үлэн хариуцлагатай асуу. Төв байгууллагад дарга нар сумууд болон тэр тойргийн сумууд мэрэгжлэр нь аймагт тойргийн сумуудаар хариуцсан тийм багш манай хүүхд. Тэгээд одоо төв байгууллагын дарга нь дагуулж ажилласаар бид нэг ч одоо хараагаар санаад хойномноос нь явж явах таа тийм сэтгэл төрсөн чинь зөв өглөө одоо багшид татсан. Ангийн төвд орж ирээд 8 жилээр хоосон. 8 жилээр хоогаад onder гадуур ганжуртай хамт тэнд явж байгаа. Холооны зүүн талын орон сууцнуудын донд дамбагчтай даралцсан. Дамбагчтай даралдаад тэр эмэгтэйг уугаад аваад гэж ганжур намайг тэгсэн. Замдаа одоо холооны үүдэн дээр багшийг ярьж бодох гэж ирсэн. Тэгээд одоо миний багш чи яаж байгаа ном заалгасан багш нараа бодох гэж юу гэж би шалгаж авсан. Тэгээд дамбагчтай очиж уулзаад би хүргээд өгчих гэсэн. За тэг хүргээд өгчөөрэй гэсэн. Трестийн байшин гашаа хоёр яг хоорондоо ортол тэр хэрэг хайсан. Хүрээдэрсэн. Тэгээд тэр анжур нь шууд урдуур ингэж энэ талаар орж ирсэн. Наадах нь бол миний энийг хараад ингэж орж ирсэн. Тэгэл би нөхөн тоглосон гэсэн. Энэ хэргийг өөрөн үдэж ардам суусан дамбагч энэр овооны ихийг босгочхоод одоо хэрхэн булзааруулахыг сонсцгоё. Тэгэл дашлэгчтэй уулзж байгаа. Тэгэл тэр охин тэр хоёр тойроо болон тойроо шийдэж байгаа. Би дашлэгч миний хажууд байгаа. Нөгөө хоёр бол би тэрээс нэг хойноос би тэр хаад нэг 4-5 минутын зай татсан байсан. Тэгсэн чинь шууд яваа гэж фаадлаас орлоо. Тэгвэл би явах уу гэсэн чинь яваа юу. Тэгэл хоёр ихтэй тэгдэг гэл тэгдэг. Эмэгтэй тэгэл тэгэл би нөгөө тулт чинь итгэл. Ингээл би шууд цэцэрлэгийн хавар дор харж очсон. Олон жил болсон. Тэгээ 34 жил гэсэн. Дашлэгцэг юм уу сургууль байхдаа явах уу? Ер нь хүүхдүүд ангийн хүүхдүүд эднэр хөшөөнд дашлэгцэг ингээд зодсон ингэсэн тэгсэн юм ярьдаг байсан. Тэр эмэгтэй хүүхдүүд эднэрийг уйлуулн зодон тийм юм бол байсан. Тэгсэн юм ярьдаг байсан. Гэтэ би бол жинхэнэ ангийн багш байсан учраас одоо яг нарийн дашлэгцэг тийм гэж хэлж чадахгүй. Зүгээр гिचэл зааж явахдаа тийм юм харин даалгавар маалгавар хийхдээ хоёр үнэхээр хоёр муу хийж ирнэ. Баачлан төгсөж их гоочлон. Тийм. Эмэгтэй хөөхд зоддог гоочлт гэр мэдсээр байж харанхуй шимтэр хоёртай дайралтаад яагаад тэр эмэгтэй өгж явуулсан? Гэхдээ би бол яг одоо чинь толгойн төлөв томоотой болсон бахныг ингэж итгэсэн. Тэгэхээр би итгэл хүүхдийн цаанч гэлбэл байсан бахал гэж хожмол бодсон бас биш. Тухайн үедээ бол энэ төсвийн хүүхд байсан шүү гэдэг бол яасан анхаар. Тэгээ одоо хоёр өрөө гариг болсон хүмүүст байхад одоо 8 жил гариг болсон яагаад вэ? Гэхдээ ерөөсөө надад бол үнэхээр тэр хоёр хилэн далтраагүй, хөлн мөрийгаагүй, тийм ээ гэж ерөөсөө энэ хоёр аль хуулч үгүй юу гэдэг нүүл үнэртэйгүй. Ягаад бол энэ дэсагт хэрэгтэй байсан. Нэг нь бол нэг нь энэс арай ойрхон. Нэг нь бол энэс арай ойрхон. Надаас нэг 70 см зайтай яг энэ зогсож байсан. Нөгөө нь бол өөрийн чинь хэмжээнд шав. Айнхай харамян бууцилэгч эртэгчингүүдийн аж төрөх ёсноос л гэмт хэрэг үүдэн гарч байна. Дасс хоёр өрөө гариг уусан хүн үнэрчдэг байхад одоо 8 жил гариг уусан хүн яагаад тогтууг нь мэдэхгүй байхад эрүүл ухаантай төв юм бол өөрөө тогтуу яваагүй юм бол тэгээд ханчаа хүндийсэн тантна шорон хөтчөр нэгэн суудайнда битээ Шороогоор цоцохтой балмуудаа цоцлоо гэж юм. Юунд балмуудахтаа та тэр шороогоор цоцсон? Тэр хүнийг дуудаал ингээд сэхгүй болохоор ингээд одоо ахад сэрэхгүй гэсэн нь ингээд харсан ташлэгцэг байхгүй байсан. Ганцаараа үлдсэн байсан. Тэгээд миний бие чигчрээл ингээд ерөөс яах ч учраа олдохгүй би ингээд балмагцсан. Тэгээд хуцыг хамж аваад тэндээс явсан.
Таны тэр шороогоор цуцдаг чинь тэр эмэгтэй цогцыг болж нуух гэж юм гэж ойлгож болох уу? Та тэр эмэгтэйг босоод зугатаж яхад нь тэр чигт нь явуулахгүй. Яагаад араас нь үснээс нь татаж унгааж алдагдах болов. Тэгээд очиод хэсэгтэй шууд тэгээ харьцах гэсэн чинь нөгөө эмэгтэй цугтаах гэсэн. Тэгт нь би угсгээд хүсэн дээрээс нь татаж унгаад босоод ирэхээр нь хоёр гараараа нэг алгацсан. Ингээд салаад явтал гамжир зүгээр нэг тэгээд явсан. Урдаа аваад түрийг. Тэгээд 10 метрийн зайтай дагаад яваад ирсэн. Тэгээд тэр уурын зохны хэрэг хашаанаа шин жоохон гудгийн maaхан гэтэл гисэн. Тэгтэл тэр эмэгтэй дургуутсан. Дургуутсагт нь гамжир тэр твэрсэн гараан салгалгүйгээр ингэж юм хоёр зогсон. Тэгээд эмэгтэй зур ахаж ойролж харлалгүй яваад гисэн. Тэгээд эндээсээ яваад хойшин зам суугатлаад суугийн тэнд очиод одоо хүчрхийлэх гэсэн хувцсан тайжсан. Тэгээд би одоо хувцсан тайжлахгүй нь хаврын хүтэнд зүгээр юм дээр шутлал хүчнч яваад гисэн. Заавал одоо хувцсан тайчна. Ингээд шанаанд нь хоёр алгалж авсан. Хэвлэлийн одоо нэрэг дүүрийн тушаа хоёр зөхөж авсан. Тэгээд нэгтэй өөрөө юугаар хэлсэн. Түжүрхэ. Тэгээд юу гутал нэрийн одоо анжир одоо бодож байгаа тайлсан. Өөрөө тайлсан. Тэгээд хүчрхийлэх өмнөхөн одоо багзуурын шахаж ингэ сэгсэрж байсан. Хаалаг. Тэгээд хүчин тэгт нард нэг 3-4 алхмын зайтай зогсож байсан. Тэгээд надад дуудсан. Ажилтны наашир энэ одоо гусгсан. Тэгээд би зөрж тэр эмэгтэй гусгалгүйгээр дээр нь мордсон. Мордоход эмэгтэй удаа хараа түлхэж хөлөө атарсан байсан. Хүчиндээ тэгээ босгохдоо тэр эмэгтэйг босгосон. Хөргөж өгөөж ядаж. Тэгээ хөргөөд игээд эмэгтэй цуцаг банжир өстөж авч агэрцгэж авсан. Ингээ алгадчихад би энтэй ингэж харьцдаг өөрөө би ер нь хүн болж мэдээ орсноос хойш эмэгтэй хүнтэй анх эхэлж мэддэг зөв усаар харьцсан. Өөрөө буруу гэдгийг ойлгоод яаж байгаа юм бэ чи байж ил да бид хоёрыг хэлсэн штэ тэрүүнээс хойш хэлсэн би тэгээд ажил төрлөө хэлсэн штэ яар зогсоо штэ намайг өтөг өчөөш гэд бидгсэн. Ингээд яар зогсох юм болоод тэгчээс би зүгээр ярий гэдгсэн. Тэгээд эмэгтэйтэй нэг цаашаа яриад нэлээ ойлгуулад ингээд яриад явжсэн ташлагдсан гэхээр ярий гэж явчихад ахаа зоцсон. Ерөөсөн төрөнд ууралсан юм шиг тийм улангацсан байдагтай. Уулзах хичээл тэгэл зоддог. Ухаалтайхтаа минь нийтэйгд үйж ухаалдаг. Тэгээс нүдүүсээр гарна хүрэн нэсгээд авсан юм гэсэн. Нэг хүнээс тэгээ юм шиг тэр ястай муу гоолсон. Минийхүү нэг юм аатсан жижигэд өргөжөөдөг юм гэж байдаг. Хоёр дахь тэр хүчнэлтийг хийхээс өмнө бүр суудсан багт нь ингээд хөшгөлж ирсэн. Чээж хавьд нь хөшгөж. Тэр хүчнэлтийн хуйтай ч гэсэн унагдсан тэр гараараа дээрээс нь зогсон байдал ч гэсэн надад харагдсан. Тэгт нь эмэгтэй ээжээ гэдэг өлөөч гэдэг дуул гарч ирсэн. Ингээд тэрний дараа наби ахаад гуйс. Тэр зүгээр төгсөөд яриач тий. Яг ингээд ажил хэсэгтээ гэлчээр эмэгтэйтэй сайш явж байгаад би тэр эмэгтэйтэй би өөрөө би ярьсан. Би нэг унтыг гэсэн хүсэл тавьсан тэрүүнд тэгсэн чинь үл заа гэж яг зөвшөөрөөгүй надад. Тэгээд би бижээхэн тайлаад ингээд тавьчихад тэрэн дээрээ суулгаад ингээд түлхсэн. Тэгээд өөрөө зөвшөөрч гисэн юм бол байхгүй. Ингээд байж ах айлг өвдөж ийн гэж эмэгтэй хэлсэн. Тэгээд байж идэл тийм ташлагцэг миний шилэг рүү ирэх өшгөцсөн. Ой орсон хурдл бас. Тэгээ би бас. Тэгээ би юу гэх юм одоо гоцлыг хөргөж өгье хоёлаа. Одоо юу гэсэн гэвэл хаврын хөвтөнд нүцгэн гэдгсэн чинь. Хөргөж өгдөг юм бол одоо баригдана. Чи одоо яасан тэнийг хөргөөд вэд нэг нь осолдоо тойрог өгөөд байсан. Тэгж юу гэдэрээс болохгүй. Тэгээ надад яваад тасна. Ганжир. Яваад тахлаар зэрэг би юу гэх юм хийж чад. Чи ийм амт байсан уу гэж ганжирыг нойломсон. Нойломстэл ганжир тэр эмэгтэй дарж унгаа дээр нь суугаад одоо чээж хоёр төгч ирсэн. Тэгэл би орчиход цаашаа яваад гисэн. Шанаанд нь хоёр зогсон. Чээж энэ төгч хоёр зогсон. Тэгээд дээр нь унаас утсан байсан. Би тэгт нь хойшоо ингэж ухарж 10 алхам ухарж явж байгаад эргээд тэг алхачихсан.
Заавал. Эмэгтэй юу гэж ярьжсэн юм бэ? Эмэгтэй тэгэхэд намайг одоо явуулчихаас надад ихтгэс би чамайг зайн хийхгүй. Ингэж ойлгож ирсэн. Тэгэл би цаашаа урс холдчиход нэг бисаа тэгээд тэр чихт надад ганжурыг арай алчихгүй баг. Энэ удаа хийж ингэж хүчинтэх гэж шунагалж байна. Гэсэн бодоод би тэгээд орчиход явчихсан. Ер нь ганжурыг архихлаараа одоо дандаа хүндэрч чаддаг. Буу цаанаас цаашаа антин дараа гардаг байсан. Боцхолгонд хүндэрдэг байсан. Зарим улсын юм 7-8 хоног одоо нүүр амын гачин болцоо одоо ажилдаа очиад л агттай суулж би. Тэгээд арх уугаад энэ аймгийн төвчийг танхаа байсан. Ийм байдлаас би ер нь хайж ирнэ. Тагаж явсаар аваад. Одоо эцсний байдал орсон. Би бол үүндээ архин дуртай. Архин дуртай би одоо гэсэлцэг арх гэж андууршуул ирдэнтэй. Одоодонд хариулсан. Арх уусан үедээ бол би хүнтэй унтчих гэж боддог. Эндээ тэгээд зарим үедээ яриад тэгээд тохирохгүй жившэрэхгүй болохоор нь би алгачдаг. Тийм тал бол надад бол би энэ өсөлт бол би тэр юмхтэй тэгж л би дөрөнгөл мөлдөн тэгж дарж ээж өчхөнх гэж би хүчинтсэн. Маргааш нь уулзахад юу хэрэгжсэн? Тэгээ маргааш иглээ 8 хагас үед би ганжууринд ороод ирэхэд нөгөө хөгж өгсөн би үүрж явж айцсан гурцсан өөрөө жоохон шатаацсан гэж ингэж хэлсэн. Тэгээ намайг шийдээ бошуу яв. Ингэж хэлсэн. Тэгээд би явсан. Гин тэрэг үлдэх үедээ та өөрөө гэсэн ухаантай байсан уу? Өөрөө үлдэж байгаа үйлдэл мэдчихсэн үү? Гин тэрэг яг үлдэр хийж явах үедээ бол өөрөө гэсэн ухаан бол байсан. Яг тэр үйлдэл бүх хийсэн үтсэн харсан бол би бүгдийг мэдчих. Та одоо хэдэн хүүхэдтэй тусдаа амьдарч байна уу? Амьдрал юу ямар хөө байдалтай? Амьдрал бол би одоо нэг болжтэй гэсэн чинээнд бол бараагүй амьдралыг дөнгөж эхэлж илваа. Өөрөө би одоо 4 хүүхэдтэй. Сая өнгөрсөн 2 хоногийн өмнө зэрэгийн байгууллага улсууд манай өөрийн 3 хүүхэд ээж хадам ээжтэй болдсон. Манай гэрийн хүн төрсөн, эмэгтэй хүүхэд гарсан гэсэн. Ингээд би 4 хүүхэдтэй. Амьдрал бол яаж тий одоо нэг болжтэй гэсэн тийм бөөрс өрөнд даруул би очих болоогүй байсан. Амьдралыг би дөнгөж хэлж амьдралын зах зохиог л утасч байна. Ёсолж авсан эхнэртэй. Төрүүлсэн үр хүүхэдтэй энэ этгээдэд эцэг байх хүн төрлөختний ариун ёс суртахууны эрхэм дээд эрх үүрэг оногдох ёсгүй. Аратан хөнөөдгүй энэ хорвоод хүн хүнийхэн амийг хорлдог балмад атхаг муу сэтгэл хаанаас төрөх болов? Учаад насны энэ хоёр эр ардын сургуульд суралцаж, эвлэл пианерын гишүүнж гэлдэж явсан байх учиртай. Бусдын хайрын сайхан амь насыг хөнөөчхөөд өөрсдөө нарт орчлонгоос амьд явахын хишиг гордож суугаа эднийг нэрлэх, хэлэх монгол үг даанч олдохгүй юм да. Үнэхээр амьдралын гэгэн гэрэлт ханатал нэг баагүй. Хүний орчлонд сайн үеийн ул мөрөн гаргаж чадаагүй цэл залуу энэ сайхнасаа хүний ёсоор өнгөрөөхийн оронд бусдын амь насыг бүрлэгсэн энэ хүмүүст ямар ял оноохыг үзэгч та бүгд андуугүй үннээр нь шийдэх визээ.